яг гүр орж ирж таалагдсан. Та өчигөрөнтэй шалгуулсан. За, яасан юм бол хөө? Та архитектурын зэнд хэрэглэсэн үү юу? Гүү дээ. Хина. Та дөрөв рүү цаа богдорч. Үлээлэхгүй болдгоо. Үлээлэхгүй байх боломжгүй дээ. За та энийг одоо болно гэж хэлээ шүү. Үлээмээргүй шүү дээ. Гэхдээ та заавал үлээж шалгуулах хэрэгтэй. Та заавалчгүй стандарт хэмжлэгээс батлагаа цэнд багжийг үлээх хэрэгтэй шүү. Шалгуулах хэрэгтэй. Тархуулж идэх үү? Та үлээх юм уу, үлээхгүй юм уу? Үлээхгүйгээр зөв тархуулж идэх үү? Согтуурсан хэсгийг шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14 7-р зүйлийн 5 дахь хэсгийн 5-ын 3 дахь хэсэг зааснаар шийтгэл оногдуулах хууль зүйн үндсэлтэй байна. Зөрчлийн тухай хуулийн 14 7-р зүйлийн 5 дахь хэсгийн 5-ын 3 дахь заалтыг зааснаар тээврийн жолоод хэлхийг 1 жилийн хугацаагаар хасж 30 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулсугай. Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14 7-р зүйлийн 5 дахь хэсгийн 5-ын 3 дахь заалтад зааснаар согтуурсан мансуурсан хэсгийг жогчрмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн эрсдэл жолоодохыг 1 жилийн хугацаагаар хасаж 401-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7-оос 30 хоногийн хугацаагаар баримт шийтгэл оногдуулна.